маань дуутай, хууртай, сургалттай, мэдлэгтэй, үр өгөөжтэй их гоё үйл ажиллагаа бол за энэ үйл ажиллагаа эхлүүлэх билээ. За ингэ сайхан өнөөдрийн үйл ажиллагааг сайхан жаврын нөгөө юм хэмээн нээж өгнө хэмээн нэгэн хүндтэй уран бүтээлчийг зарлахад бэлэн болсон байна. Ингээд та бүхний өмнө соёлын тэргүүний ажилтан Цолмон гэж үрж байна. Цолмон. Мэдлэг Монголын баялаг нэрийн доор Берланд эмэгтэйчдийн клуб төрийн бас байгууллага сэлэн салбарын санаачлагаар улсын хурлын гишүүн Чинбатын ундрам гишүүний ажлын албатай хамтран зохион байгуулж буй өнөөдрийн арга хэмжээнд сэлэн сайхан нутгийнхаа эмэгтэйчүүдийн төлөөд болж 17 сум 6 тусгатаас ажил мэргэжил салбар бүрээс бидний урилгын хүлээн авч хүрэлцэн ирсэн бүх сайхан эмэгтэйчүүд, бүсгүйчүүд, ээжүүд та бүхэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье. Эрт хугацааны байцааг 70% мандсан ганцхан хангах биш. Эрт хугацааны байцаа 6 сарын 1-нд гаргадаг ганцхан сум манай мандалсан. Энэ бол бахадаа шүү хаа юм. Тэрээс та Монгол улсын сүүний үйлдвэрлэлийн сүүг дангаараа 50% хангадаг гэдгийг мэдгүй. Энэ бүгдийг таарах гэж байна. Маш олон юм сурч байгаа. Тэр мөнгөний сургалтын дээр та нар боддоо. Монгол улсынхаа 1% мөнгөөр хангадаг юм байна. Үлдсэн 99% зах зээл та нарын гадар байгаа. Тэгэхээр би та хэдийг энэ сургалтаас өөрсдөө энэ одоо хийж байгаа ажлуудаас нь тодорхой хэмжээний мэдлэг авч үлдээрэй. Дээрээс нь эндээс одоо би мандалчуудыг бол би мэдж байгаа, нутгийнхаагаа мэдж байгаа учраас их олон мандатч өгнөд энэ сууж байгаа. Хөшөө олон бас мандатч болж гарахыг бас хүсэж байна. Зүүн хараад билээ. Төлөв бас бид нар эмэгтэйчүүд нийгэмдээ ёс зүйгээр эмэгтэйчүүд өөрсдийнхөө байгаа байдал нөлөөгөөр бид нар бие биендээ зөв нөхөрлөж, зөв найзаж, бие биендээ зөв дэмжиж ингэж байж нийгмийн одоо сайхан бүтээж болдгиймаа. Тэгэхээр ерөнхийдөө альма бизнес эрхэлж байгаа, үйл ажиллагаа явуулж байгаа хүмүүс ер нь манай зах зээл бизнесийн орчинд байна юу нөлөөлж байна вэ гэдгийг маш сайн ойлгож ийж тэр бизнесээ эрхлэх шаардлагатай байдаг. Тэр нь жижигхэн бизнес байсан хамаагүй одоо том бизнес байх тусмаа бүр их энийг одоо ойлгож судалж ийж бизнесээ одоо мөрөгжүүлэх үү, өөр бизнес рүү орох уу гэдэг шийдвэрүүдийг гаргах шаардлагатай байдаг. Тэгээ өнөөдөр манай энэ дэлхийд дахин үйл ажиллагаа явуулж байгаа бизнесүүд ер нь бүх ажил, улс төрийн ажилд хүртэл нөлөөлж байгаа маш том хоёр хүчин зүйл байна гэж үзэж байгаа. Тэгэхээр энэ хүчин зүйлийн нэг нь бол нэгдүгээр одоо глобалчлал тэрийг дагаж ирж байгаа соёлын нөлөөлөл бидэрт маш ихээр нөлөө бас одоо Америкийн тэргүүлэх бизнесийн салбар нэгдэг. Энэ салбарыг бас дагаад бид нар киног нь үзээд дуурайгаад ингээд явж идэг. Бидний амьдрал шийдвэр одоо юу худалдаа авах уу, юу хэрэглэх үү гэдэг шийдвэрт энэ соёлын нөлөөлөл одоо ухамсартайгаарч болон ухамсаргүйгээр нөлөөлж байдаг. Тэгэхээр энэ соёлын цаана юу гэдэг вэ? Дандаа бизнес гэж байдаг. Сөрөг мэдээлэлээс өөрөө хамгаалдаг болчихсон. Өдөр болгон ийм дасгалыг хийснээр миний амьдралын чанар буюу өөрийгөө үнэлэх үнэмж маань нэмэгдсэн. Чи өөртөө итгэхгүй бол хэн чамд итгэх юм бэ? Тийм үстэй. Чи өөртөө итгэлгүй байх юм бол танаа нөхөр чинь, үр хүүхэд чинь танд итгэхгүй шүү дээ. Ээж нэг сайн юм яриад би мэдгүй. Тэгэхээр яг одоо эсвэл хизээж өгөө.
Маргааш үгүй. Нөгөөдөр үгүй. Тэгэхээр би яг юу гэж бодсон бэ гэвэл би одоо л би нийгэмд өөрийгөө гаргах хэрэггүй. Би насан туршдаа өөрийгөө хайцанд хийгээд гарчилж амьдрах юм байна гэж бодсон. Bijиж та өнөөдөр сөрөг бодлоо удирддаг bijиж та өнөөдөр нэмэлтдэг bijиж таны үр хөвчийг яг таны тошиг яг тань шиг хүн болж өгсөн шүү дээ. Тэгэхээр та 20 жилийн дараа 30 жилийн дараа амьдралаа та ямар байлгахыг хүсэж та тэрийг өөртөө хар зорилгоо тавь дэлхийн тайзан дээр гармаар авал яг одоо ихэл тэгээд амжилтанд хүрнэ гэж өөртөө итгүүл би чадахгүй биш. Би чадхын тулд юу хийх ёстой? Би юуг сурах ёстой? Би яах ёстой вэ гэдгийг дандаа эрэл хайх бол тэгээд жижиг гэлтгүй амжилтаа дандаа үнэл. За 9-13 настай хүүхдүүд буюу яг одоо бэлгийн хэрэгцээнд ороогүй байх ёстой энэ одоо насанд энэ одоо вирусын вакцины хийдэг. Одоогоор 2 тонн хийж байгаа, 3 тонн хийх талаар цаашаа одоо нарийн судалгаа шинжилгээнүүдээс явж байгаа ийм тоонууд байж байгаа. За ер нь бол энэ Умаа Онцгой хорт хавдраар нас орж байгаа хүмүүсийн тоо баримт. За ядаж бүгдээрээ 30 наснаас эхлээд одоо тэр Умаа Онцгой хорт хавдрын папи шинжилгээгээ өгөхийн бүгдээрээ өгчтэй маань гэдэг ойлголтыг бүгдээрээ авсан. Тэгэхээр одооноос бас төрснөөс хойш хугацаанд ч гэсэн энэ одоо эмнэлгээр явах энэ асуудал одоо маш сайн ба сайжруулах гэдэг хэлмээр байна. Амьдралаа бид бүгдээрээ хамтдаа ганц ширхэг гэрлийг хасаая бүгдээрээ. Ганц гэрлийг хасаая. Тэр гэрэл хаана байгаа вэ? Тэр гэрэл таны дотор байгаа. Тэр юу вэ? Өөрийгөө хайрлахгүйсэн, өөртөө итгэдэггүй байсан, өөртөө үнэнч биш байснараа би өөрийгөө яг л торонд оруулаад чажчихсан юм. Гэвч яасан гэхээр энэ торны цаанд гарчих юм бол миний нэг ингэдэг нэг их чөлөг дүүлэн нисэх тэр гоё ертөнц байгааг би мэдсээрээ чадахгүйсэн. Тэгтэл энэ дэлгүүрийг би олохын төлөө сая жил 8 сар би зөвхөн энэ тархиндаа хөрөнгө оруулалт хийж хэлсэн. Зөвхөн тархиндаа. Мэдлэг Монголын баялаг арга хэмжээний маань хамгийн ихний азтан 3-8 чуулга уулзалтын маань Сэлэн аймгийн төлөөлөл болж бидний урилгыг хүлээн авч энэ арга хэмжээнд байна хүрэлцэн ирсэн бүх сайхан эмэгтэйчүүд, ээжүүд, бүсгүйчүүд та бүхэндээ чин сэтгэлээсээ талархаж байна. Маш баярлалаа. Арга хэмжээ таалагдсан уу? Өнөөдрийн сургалтууд та бүхэнд сэтгэлч хүрсэн үү? За ингээд цаг заваа зариулан Сэлэн аймгийнхаа эмэгтэйчүүдийг төлөөлж оролцсон та бүхэнд маш их баярлалаа. Ингээд өнөөдрийн хамгийн сүүлийн одоо та бүхэндээ барих бэлэг бол миний найз жүжигчин продюсер Ундармагийн найруулж продюсерлж бүтээсэн Сүд бүсгүй кино агаад та бүхэн маань тоглон сууж таадан саярхно. Өсвөл хэлтэй хамгийн чөлөөтэй эмэгтэй хүн гэдэг бол дандаа бүх юмний эхлэн байдаг. Гэр бүлийн аз жаргалтай ихтэй одоо хань ижлийн амжилтын ихтэй үр хөвгтийн жаргалтай байх, одоо мэдлэг боловсролтой байх, зөвлөлттэй байх бүх юмний ихтэй зөвхөн та байдаг. Тэр болохоор өсвөлчүүдээ өргөж гоё цэцэг шиг өргөж гоё дэлгэрч тэр чимээгээр хажуу ойрын бүх хүмүүстэй гоё чимэг болж яваарай. Та бүхэндээ амжилт хүсье.